Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн 25 жилийн ойг тохиолдуулаад үндсэн хуулийн эхийг өнөөдөр төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр заллаа. За ардчилсан шинэ үндсэн хуулийн цорын ганц угийнх нь Монгол улсын ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг. За харин шинээр сонгогдсон ерөнхийлөгч бүр үндсэн хуулийн энэхүү эхтэр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай юм а. Үндсэн хууль батлагдсантай өдрийг ойг тохиолдуулан бид нар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Энэ арга хэмжээний нэг нь бол Монгол улсын үндсэн хуулийн уг эхийг ерөнхийлөгчийн өргөнөөс төрийн музейд залж байгаамаа. Үндсэн хуулийн ач холбогдол түүхэн үүргийг одоо олон нийтэд Монгол улсын иргэдэд танилцуулж байгаагаар энэ үйл ажиллагаа бол ач холбогдолтой гэж үзэж байна. Үндсэн хуулийн эхэн төрийн хамгаалтад байдаг. За 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол улсын анхны ерөнхийлөгч Бунсалмаагийн Очир батын гарын эсэг зурж батламжилсан эхийг түүний хүндэтгэлийн гэр хайрцгийн хамтаар энэхүү төрийн түүхийн музейд залж байгаамаа. За эцэг хуулийг анх аймаг бүрээс ирсэн 430 гаруй депутат 70 гаруй хоног хуралдаж байж баталсан гэдгээ. Монгол улсын үндсэн хуулийг бол 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Бунсалмаагийн Очир бат гарын үсэг зурснаар батламжилсан уг гэх гэдэг нь энэ тавигдж байгаа. За мөн уг гэхийн гэр хайрцаг гэж сүүлд 2006 онд их Монгол улс байгуулсан 800 жилийн ойгоор хийсэн хүндэтгэлийн хайрцаг мөн энд манайх байрлуулж байгаа. За үндсэн хуулийн эхийг энэ сарын 13-наас 21 хүртэлх 7 хоногийн хугацаанд өглөөний 10 цагаас 17 цагийн хооронд олон нийтэд үзүүлж байна.